Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд төргий гадаад мэдээ танилцуулж байна. Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 1-р сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн тангараа өргөж үүрэгт албан тушаалд орсон. За ингээд Дональд Трамп 2 дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш 100 дахь хоног инхүү 4-р сарын 29-ний өдөр тохиолоо. За өөрөөр хэлбэл Дональд Трамп өнгөрөх 100 хоногийн хугацаанд ямар ажил хийж амжуулав? За өөрийн мөрийн хөтөлбөрт амлаж ирсэн зүйлүүдээс алийг хийсэн, за алийг хийж чадаагүй талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргье. За Дональд Трампын хувьд хоёр чухал зүйлийг одоо эхний 100 хоногт хийхээр төлөвлөсөн. За өөрөөр хэлбэл Орос Украины дайныг зогсоохтой холбоотой Оросын холбооны улс болон Украиний хилцээрийн ширээний ард суулгаж за асуудлыг шийднэ гэсэн ийм байр суурьтай байсан. За нөгөө нэг зүйл нь Америкийн нэгдсэн улстай худалдааны алдагдaltaй улс орнуудын эсрэг тарифыг одоо нэмэгдүүлэх томоохон шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ хоёр шийдвэр бол үндсэндээ бол аль нь бол одоо үр дүнд хүрэх шийдвэртэй байна гэж харж болохоор байна. За Дональд Трампын хувьд гадаад худалдааны тухайд Америкийн нэгдсэн улстай хөрш залгаа Мексик болон Канадаас орж ирдэг бараа бүтээгдэхүүн дээр нөхөө тарифыг одоо нэмэгдүүлэх шийдвэр. За Европын холбоо болон Азийн одоо уламжлалт холбоотой улс орнууд тухайлбал Америкийн нэгдсэн улстай худалдааны түнш гэдэг улс орнуудаас Америкт худалдаалагдж байгаа бараа бүтээгдэхүүн дээр импортын татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. За нөгөө нэг чухал зүйл нь Хятадаас Америкт худалдаалагддаг бараа бүтээгдэхүүн дээр гаалийн татварыг нэмэгдүүлэх томоохон бодлого шийдвэр гаргасан. За тэгэхээр үзэгч та бүхэнд энэ одоо багныг энд бол Трампын гаргасан шийдвэрүүд илүү ашигтай буюу одоо амжилттай гаргасан шийдвэрүүд за мөн алдаа дутагдaltaй буюу одоо сорилт учруулсан шийдвэр одоо ямар одоо энэ өнгөрөх 100 хоногт ямар шийдвэрүүд гарваа гэдгийг бол үзэгч та бүхэнд танилцуулна. Тэгэхээр гадаад худалдааны тухайд бол Хятадтай хийх худалдаан дээр 100-аас дээш 145 хүртэлх одоо тарифыг хуваараа бол нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. За ингээ хариуд нь Хятадын зүгээс хариу тарифыг одоо нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. За тухайлбал Хятадын зарим бараа бүтээгдэхүүн дээр 200-аас дээш хувийн татварыг Америкийн нэгдсэн улсын зүгээс оногдуулах болсон гэдэг ийм шийдвэр гаргасантай холбоотой Америк болон Хятадын хоорондын худалдаа маш одоо царцсан байдалд бол орох үндсэн одоо шалтгаан болж байна. За худалдааны маргаан одоо үндсэндээ бол одоо хүртэл бол шийдэж чадаагүй байна. За ийм ч учраас Дональд Трамп худалдааны энэхүү асуудлаас болж хоёр талын одоо өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс болон Хятадын хоорондын нийт одоо худалдааны тэнцвэрт байдлыг хангана гэсэн Трампын энэ хөшүүрэг, за Трампын энэхүү сонирхол эдийн засгийн энэ өөрийнх нь одоо амлалт төдийлөн одоо үр дүнд хүрэх үгүй юу гэдэг бол маш одоо маргаантай хэвээр байна. За энээс шалтгаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өсөх эрсдэл, за үүнээс гадна импортын бараа бүтээгдэхүүний өртөг одоо нэмэгдэх ийм одоо шалтгаан болж байна. За харин ажлын байр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг гадаад улс орнуудаас татах чиглэлээр Дональд Трамп томоохон амлалтуудыг бол сонгуулийн сурчлагын үеэр өгч байсан. За энэ хүрээнд ямар ажил хийгдвэ гэдгийг харъя. За Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш гадаад улс орны хөрөнгө оруулагчныг Америкийн нэгдсэн улсад одоо худалдааны хилцэл хийх, за илүү санал боломжуудыг олгох. Америкийн нэгдсэн улсад та бүхэн илүү хөрөнгө оруулалт хийх юм бол та нарт бид тарифын, татварын маш одоо хөнгөлөлттэй нээлттэй бодлого баримтлана гэдэг энэ амлалтыг өгсөн. За энэ ч дагуу Америкийн нэгдсэн улсын технологийн салбар, тухайлбал хиймэл оюуны салбар, за дэд үтц болон автомашин үйлдвэрлэл, за түүнчлэн эрчим хүчний салбарт томоохон одоо хөрөнгө оруулалт хийх ийм амлалтуудыг гадаад улс орнуудын хөрөнгө оруулагч нарын зүгээс өгсөн байна. За энэ хүрээнд Арабын нэгдсэн Эмират болон Японы бизнес эрхлэгч нар томоохон хөрөнгө оруулалт хийх амлалтыг өгсөн. За эх 4 жилийн хугацаанд Дональд Трампын засаглалын үед эдгээр одоо гадаадын хөрөнгө оруулагч нар Америкийн нэгдсэн улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийн. За нийт объемоор нь харах юм бол Америкийн нэгдсэн улсад эх жилүүдэд 2,80 Америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх юм боломж одоо бүрдсэн гэж харж болж байна. За харин сөрөг тал нь хөрөнгө оруулагчдын итгэл буурсан гэж харж байна. За яагаад хөрөнгө оруулагч нарын итгэл буурсан гэхээр Америкийн нэгдсэн улс болон Хятадын хоорондын худалдааны маргаан. За түүнчлэн энэ асуудал бол зөвхөн Америк төдийгүй Америк, Европын холбооны улс орнуудын хооронд өрнөж байгаа. За түүнээс гадна Америкийн нэгдсэн улсын уламжилт одоо худалдааны түнш гэдэг Япон, за мөн бүгд найрамдах солонгос улс, Вьетнам, за мөн Зүүн Азийн улс орнууд эдгээр улс орнууд руу чиглэж байгаа учраас үүнээс шалтгаалж бизнес эрхлэгчдийн одоо итгэл буурсан гэж харж болохоор байна. За дараагийн нэг чухал зүйл нь бол холбооны засгийн газрын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх амлалт өгсөн. За үүнтэй холбоотой шаардлагагүй одоо албан тушаалтнуудыг бол чөлөөлөх.
За Америкийн нэгдсэн улсаас гадаад улс оронд олгодог санхүүжилтийн бол одоо царцаах, багасгах энэ шийдвэрийг бол Дональд Трамп гаргасан байна. За ингээд төрийн зардлыг буруулах үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой одоо тусгай бүр албыг хүртэл байгуулсан. За ингээд ажил үүргүүдийн давхарлыг арилгах хүрээнд тухайлбал 30-аад агентлагийн холбооны засгийн газараас салинждаг 121 мянга орчим ажилчдыг бол ажлаас нь чөлөөлсөн байна. За мөн түүнчлэн Америкийн нэгдсэн улсын засаг саргаанаас одоо гадаад улс оронд олгодог санхүүжилт зээлийг бол одоо царцаах, зогсоох шийдвэр гаргасан. За ийм ч учраас гадаад улс оронд хэрэгждэг олон ч төсөл хөтөлбөрөөр одоо хэрэгжих боломжгүй байдалд хүрсэн. За мөн түүнчлэн Америкийн нэгдсэн улсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын харьяа байгууллагууд бас гаргах шийдвэрийг гаргасан. Яагаад тэгэхээр Америкийн нэгдсэн улсын татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Яагаад гэвэл Америкийн нэгдсэн улсын үндсэн эрх ашигыг хамгаалдаггүй эдгээр байгууллагуудад Америкийн татвар төлөгчдийн мөнгийг бол одоо жил тутам бол олгож байна. Энэ нь бол үндэсний эрх ашигтай бол одоо харш гэж үзсэн. За ийм ч учраас бол цөөнгүй одоо байгууллагуудаас Америкийн нэгдсэн улсыг гаргах шийдвэрийг гаргасан байна. За ингээд Дональд Трампын өнгөрөх 100 жилийн 100 хоногт явуулсан хугацаанд явуулсан бодлогоос шалтгаалж одоо тарифын дайн, за мөн одоо гадаад улс оронд геополитикийн сорилт нөхцөл байдал Америкийн нэгдсэн улсын уламжлалт түншүүртэйгээ харьцаж байгаа энэ харилцаанаас шалтгаалаад ямар одоо асуудал сорилтууд гарсныг одоо хүргэе. За тэгэхээр хөрөнгийн зах зээл дээр тарифын бодлогоос шалтгаалж Америкийн нэгдсэн улсын гол одоо хөрөнгийн биржүүдийн индексүүд унсан, ийм уналттай байсан өдрүүд байлаа. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын Dow Jones индекс 6.8%-аар Дональд Трампыг ерөнхийлөгчүүлснээс хойш хугацаанд унсан бол S&P 500 индексийн хувьд одоо мөн ялгаагүй 15.4%-аар одоо буурсан, унсан байна. За Nasdaq-ийн индекс бол 20.6%-аар унсан ийм үзүүлэлт гарлаа. За харин давуу тал нь батлан хамгаалах, эрчим хүч, газрын тос болон дэд үтсийн салбарууд дах за зарим компаниудын хувьцаа өсөх. За эдгээр салбаруудын ирээдүйн одоо өр өгөөж нэмэгдэх. За магадгүй эдгээр салбаруудад төрийн бодлого харьцангуй одоо уян хатан сайн дэмжлэгтэй байх учраас энэ салбарын компаниудын хувьд бас боломж гарах ийм нөхцөл байдал үүсэж байна гэж харж болохоор байна. За өөр нэг чухал салбар бол эрчим хүчний салбар. За Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үеэр амлаж байсан нэг том амлалт нь эрчим хүчний одоо хараа тус байдлыг одоо нэмэгдүүлнэ. Америкийн нэгдсэн улс бол өөрөө эрчим хүчний маш их потенциалтай мөртлөө энэ боломжийг ашиглаж чадахгүй байна гэж мэдэгдсэн. Ийм учраас эрчим хүчний компаниудад төрөөс үзүүлж байгаа дарамт шахалт, за хяналт шалгалтын энэхүү хатуу бодлогыг бол бид өөрчилнө. Ингэж чадсанаар Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний салбар бол буцаад сэргэнэ гэдэг зүйлийг бол мэдэгдсэн. Үүнтэй ч холбоотой тэрээр бүрийн эрхийнхээ хугацааны эхний 100 хоногт багтаад газрын тос болон байгалийн хийн олборлтыг одоо нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төрөөс олгодог хатуу хяналт шалгалтыг бол сулруулах юм шийдвэрийг гаргасан байна. За үүнээс энэ одоо салбарын эерэг давуу тал энэ байсан бол одоо сөрөг тал юу вэ гэхээр за сахилгын автомашины урамшууллыг цуцлах. За уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хатуу стандартуудыг одоо бууруулах ийм шийдвэр гаргасан. Үүнээс шалтгаалж байгаль орчинд үзүүлэх одоо нөлөөлөл нэмэгдэх ийм нөхцөл байдал үүсэж байна. За Дональд Трампын хувьд бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой маш өөр бодлого баримталдаг. За Жо Байдены засаг саргаатай харьцуулахад бол уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр Америкийн нэгдсэн улс бол олон нийтэд, дэлхийн нийтэд бол тийм том амлалт өгөх шаардлагагүй гэж үздэг. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхтэй холбоотой Парисын хэлцээрээс одоо гарах шийдвэрийг бол Дональд Трамп гаргасан. За эндээс харахад энэ одоо цагуурын өөрчлөлтөөс шалтгаалж Америкийн нэгдсэн улс их хэмжээний одоо санхүүжилтийг олох байдал бол одоо энэ зогсох байдалд бол одоо хүрч байна гэж харж болж байна. За ингээд Дональд Трампын хувьд дотоодод явуулсан энэхүү бодлогоос шалтгаалж Америкийн нэгдсэн улсын иргэдийн түүнд идэх итгэл, за Дональд Трампыг дэмждэг байдал одоо суларсан уу, нэмэгдсэн үү гэдэг байдлыг та бүхэндээ хүргэе. Тэгэхээр үндсэндээ бол дотоодын үйлдвэрлэлд үндэсний эрх ашигыг хамгаалах гэдэг талаасаа Дональд Трампыг дэмжигч нар бол одоо цөөнгүй байсаар байна. За гэтэл бол Трампын явуулсан бодлогоос шалтгаалж эдийн засаг, дотоодын нийгмийн эдийн засагт бол томоохон хүндрэл сорилт үүсэж байна гэж үзсэн. Ийм ч учраас Трампыг дэмжих одоо байдал тухайлбал 1-р сарын 20-нд тангараа өргөсний дараах авсан бүх нийтийн дунд авсан санал асуулга. За санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь бол түүнийг харьцангуй дэмжиж байсан бол энэ байдал одоо дараа саруудад авсан санал асуулгын дүнгээс харахад бол одоо буурсан юм тухайн үзүүлэлт гарсан.
үндсэндээ бол Америкийн нэгдсэн улсын иргэдийн талаас илүү хувь нь Дональд Трампыг өнгөрөх 100 хоногийн хугацаанд бол тийм хангалттай сайн ажилласан гэж үзэхгүй байгаа нь бол санал асуулгын дүнгээс харагдаж байна. Тэгвэл өнгөрөх 100 хоногийн хугацаанд Дональд Трампын гадаад бодлого одоо яаж явагдсан талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд гол өөрчлөлтөг шиг гэдэг одоо Хятадтай харилцаа муутсан гэж одоо эндээс харж болж байна. Тухайлбал Хятадаас Америкийн нэгдсэн улсад худалдаалах бараа бүтээгдэхүүн дээр өндөр тарифыг тогтоосноос шалтгаалж хоёр талын хооронд худалдааны маргаан дахин гарсан. Худалдааны маргаанаас үүдсэн маргааныг талууд шийдэж чадахгүй байгаа учраас шинэ хэлэлцээр гарахгүй байна. Одоо үндсэндээ бол Трамп тодорхой төвшөнд буулт хийж байгаа хэдий ч Бээжингийн талаас бол энэ асуудал дээр одоо тийм зөөлөн хандахгүй байгаа учраас хилцээр талууд хүрч чадахгүй байна гэсэн ийм одоо дүгнэлтэнд хүрчүүлж болохоор байна. Харин эерэг тал нь бол Дональд Трамп Хятадтай харилцаан дээр илүү өндөр тариф тогтоох, Америкийн нэгдсэн улсын өөрийн одоо хүчийг харуулах гэсэн ийм бодлогыг явуулсан. Ингээд худалдааны асуудлаас үүдэж Америкийн нэгдсэн улс худалдааны тэнцвэртэй байдлаа хангахад чиглэсэн ийм бодлого одоо явагдах үндсэн хөшүүрэг болсон гэж харна. Гэхдээ яг бодит үр дүн бол хараахан гараагүй байна. Трампын баримтлалцаа бодлого шудраг худалдааны нөхцөлийг одоо бий болгоё гэсэн энэ өмнөх анхны бүрэн эрхийнхээ хугацаанд одоо санаачилж байсан энэ зүйлээ үргэлжлүүлэх энэ бодлогыг бол одоо баримтлж байгаа харагдж байна. Тэгэхээр бол Хятадтай харилцаа бол одоо үндсэндээ Жо Байденээс хасагнаас харьцуулахад бол муудаад байна. Ойрхон дорндын нөхцөл байдал дээр. Ойрхон дорндын Америкийн нэгдсэн улсын гол холбоотон гэдэг Израильтай харилцаа бол одоо сайн хэвээр байгаа. Харин ойрхон дорндын бүс нутгийн нөлөө бүхий одоо сүүлийн жилүүдэд хүчтэй томорч гарч ирж байгаа Сауди Арабтай харилцаа сайжирч байна. Сауди Арабын зүгээс ирэх жилүүдэд Америкийн нэгдсэн улсад их хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийнэ гэсэн ийм амлалтыг өгсөн байна. Харин нөгөө талаасаа ойрхон дорндын Израилийн гол одоо дайсан гэж үздэг Ирантай харилцах Америкийн нэгдсэн улсын харилцаа муудаж болох юм эрсдэлтэй нөхцөл байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачлагаар ярээ хэлцээ эхэлсэн. Оман улсын зуучлалтаагаар хэлцээ бол явагдаж байгаа. Гэхдээ энэ хэлцээ үр дүнд хүрэх үгүй юу гэдэг эргэлзээтэй байна. Мөн түүнчлэн Газын зурвасын нөхцөл байдал бол одоо хүнд хэвээр байгаа төдийгүй Израиль болон Газын зурвасын одоо хяналтаа аваад байгаа Хамас зүсэх зүйлийн хооронд хэлцээ үр дүнд хүрэхгүй талууд одоо буулт нэгэндээ хийхгүй байгаа нь бол Палестиний нөхцөл байдал одоо дорцоон гэж харж болж байна. Ойрхон дорндын нөхцөл байдлыг одоо нийт жингээр нь авч үзэх юм бол тогтворгүй байдал бол муудсан гэж одоо харж болохоор байна гэдгийг бол эндээс харж болно. Орос Украиний нөхцөл байдалтай холбоотой. Украиний дайн бол одоо үндсэндээ Дональд Трампын одоо бүрэн эрхийн хугацаа эхэлсэний 100 хоног дотор бол шийдэгдэхгүй гэдэг нь бол тодорхой болсон. Оростой харилцаан дээр бол Дональд Трамп асуудлыг бол өөрөөр харахаар болсон. Тухайлбал Европын улс орнууд, Америкийн нэгдсэн улсын өмнөх ерөнхийлөгч Жо Байдены үеийн баримтлуулсан бодлогоос бол шал өөр одоо бодлого баримтлж хэлцээрийн ширээний ард Орос Украиныг одоо суулгахын тулд Оростой илүү одоо прагматик бодлого баримтлахыг бол зорьсон. Оростой харилцаатай холбоотойгоор тухайлбал хоёр талын хоорондын эрчим хүчний салбарын бодлого, мөн сансар судлалын салбарт баримтлагдаг өмнөх бодлого бол хэвээр хадгалагдж байна. Америкийн нэгдсэн улсын зүгээс Оросын эсрэг тогтоосон энэхүү одоо хориг санкцыг бол одоо бууруулах чиглэлээр бол одоо бодлого баримтлах энэ одоо тодорхой төвшөнд амлалтыг өгсөн. Гэхдээ Орос Украиний дайн яаж шийдэгдөхээс хамаарч бол энэ асуудал цаашаа одоо хэрхэн нь тодорхойгүй байна. Нөгөө талд Европын улс орнууд дэлхийд дахин Украиныг дэмжигч нар Оросын талд илүү ашигтай шийдвэрийг бол Трамп гаргаж байна гэсэн зүйл энэ өнгөрөх 100 хоногийн хугацаанд бол одоо өрнөлөө гэж харж болохоор байна. Харин Европ бол НАТО-гийн төвшөнд Америкийн нэгдсэн улсын харилцаа яаваа гэдэг энэ үйл явдал маш чухал байна. Америкийн нэгдсэн улсын зүгээс Европын улс орнуудын эсрэг тавих бараа бүтээгдэхүүн дээр татварыг одоо нэмэгдүүлсэн. Түүнчлэн НАТО-гийн гишүүн улс орнуудыг батлан хамгаалах салбарт зарцуулах одоо хөрөнгө оруулалт өөрөөр хэлбэл төсвөөс гаргадаг энэ зардлаа нэмэгдүүл гэдэг энэ шахалтыг бол дахин үзүүлж эхэлсэн. Европын холбоо болон Америкийн харилцаа одоо хүйтрэх ийм нөхцөл байдал энэ өнгөрөх өдрүүдэд бол өрнөлөө гэж харж байна. Ингэснээр НАТО-гийн ирээдүйд тодорхойгүй төвшөнд хүрэх. Европын холбоо болон Америкийн харилцаа яах вэ гэдэг ийм асуултын тэмдэгтээ энэ өдрүүд өрнөлөө гэж харж болно. Цагаачлалын бодлогоор Дональд Трамп өнгөрөх өдрүүдэд нэлээд хатуу бодлого явуулсан. Өөрийн мөрийн хөтөлбөрийнхээ хүрээнд бол одоо мэдгэж байсан чухал зүйлүүд бол Америкийн нэгдсэн улсад гадаад улс орноос хууль бусаар амьдарч байгаа иргэдийг албадан гаргана гэдэг энэ зүйлийг мэдгдсэн. Энэ ч хүрээндээ өнгөрөх 100 хоногийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад хууль бусаар амьдарч байсан. Мөн тус улсад гэмт хэрэг үйлдсэн
139 мянга орчим гадаадын иргэдийг бол алавдан гаргасан гэсэн мэдээлэл байна. За нөгөө тал нь бол энэ бодлогоос үүдэж үүссэн сөрөг нөлөөлөл юу гэхээр хүний эрхийн зөрчлүүд одоо гарч байна гэдэг мэдээлэл үлдэхтэй гарсан. Тухайлбал Салвадор улсын нэгэн иргэнийг одоо бусаасантай холбоотой энэ асуудлыг хүний эрхийн байгууллагууд хүртэл үлдэхтэй гаргаж тавьсан байдаг. За харин энтхэн номхон далайн бүс нутаг өөрөөр хэлбэл Аз руу чиглэсэн Америкийн бодлого Ява гэдэг бол чухал байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын уламжид холбоотой улс орнуудтайгаа харилцаа. За хоёрдмол утгатай мэдээлэл аюулгүй байдлын төвшөнд эдийн засаг худалдааны төвшөнд явуулснаас шалтгаалж эдгээр улс орнуудын хятад руу чиглэх одоо бодлого өөрөөр одоо ирэх ийм нөхцөл байдал үүслэж гэж харж болох шинжээчнэр цөөнгүй байна. За бүс нутгийн зарим улс орнуудын тухайлбал холбоотон гэдэг улс орнуудтайгаа харилцаан дээр одоо Трамп бол эргэн харах юм бодлого баримталсан. За мөн гайлын татвар буюу тухайлбал эдгээр улс орнуудаас Америкийн нэгдсэн улс руу худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүн дээр импортын нэмэлт татвар одоо ногдуулах шийдвэр гаргасан. За өмнөд Хятадын бүс нутагт Америкийн батлан хамгаалах за аюулгүй байдлын бодлогыг бол одоо үргэлжлүүлэхээр болсон. За эндээс шалтгаалаад Тайваньтай харилцах Америкийн харилцаа, уламжлалт харилцааг хадгална. За энэ нь бол одоо Хятадын эсрэг явуулах Америкийн бодлогот бас их одоо сөрөг нөлөө үзүүлэх. За өөрөөр хэлбэл Америк болон Хятадын харилцаа батлан хамгаалах төвшинч дахин одоо муудах хэрэгсэлтэйг бол харуулж байна. За энэ бодлогын тухайлбал энэ эдийн засаг худалдааны бодлогоос шалтгаалж Зүүн Азийн зарим улс орнуудын Хятадтай харилцааг одоо улам ойртуулах үе гэсэн ийм болгоомжил зарим шинжээчнэрийн дунд байна. За Солонгосын хойгийн асуудал Хятадтай харилцаанаас гадна Зүүн Азийн бүс нутгийн одоо тухайлбал энэ Аз твийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал мөн одоо тогтворгүй хэвээр байх энэ төлөв нөхцөл байдал ажиглагдлаа гэж харж болохоор байна. За нөгөө нэг чухал бодлого бол Америкийн нэгдсэн улсын гадаад ертөнцийн бодлого. За нэгдсэн үндэстний байгууллага, за олон улсын түвшин дэх бодлого яаж үргэлжлэв гэдэг бол маш одоо сонирхолтой байна. За Дональд Трамп нэгдсэн үндэстний байгууллагын харьяа байгууллагуудаас Америкийн нэгдсэн улсыг гаргасан гэдгийг би өмнө дурдсан. За мөн түүнчлэн НАТОгийн түвшин Европын холбоонтой харилцаан дээр хүртэл одоо өөрчлөлт гарч байгаа. Энэ байдал Америкийн нэгдсэн улсыг илүү дэлхийн давцан дах нэр хүндийг унах вэ гэсэн юм болгоомжил бол бодитоор үүсэж байна гэж харж болж байна. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсад үр ашиггүй гэж үзсэн нэгдсэн үндэсний байгууллагын одоо харьяа хөтөлбөрүүд. За нэгдсэн үндэсний байгууллагын харьяа байгууллагаар дамжиж явагдах хөтөлбөрүүд. За мөн Америкийн нэгдсэн улсын өөрийн засгийн газрын одоо дэмжлэгтэй одоо хөтөлбөрүүд буюу Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийг хүртэл гадаад улс орнд одоо дэмжлэг тусцаа үзүүлж санхүүжилтийг бол үлэмж хэмжээгээр за бараг бол үндсэнд нь бол зогсоосон. За эндээс харахад Америкийн нэгдсэн улсын дэлхийд дахинд үзүүлэх нөлөө жим буурна гэж харж болохоор байна. Гэхдээ Трамп энэ бодлогыг бол одоо хэрхэн яаж харж байгаа? За энэ 2024 5 оны турш Трампын явуулах бодлогоос энэний одоо бодит сөрөг нөлөө гарах уу? За магадгүй зарим төвшөнд бол эрг нөлөө гарах уу гэдэг бол байдал бол үүсэх нь бол одоохондоо бол за шууд хэлэхэд бол одоо боломжгүй байна. За түүнчлэн энэ Америкийн Дональд Трампын явуулж байгаа бодлогоос шалтгаалж Америкийн гол өрсөлдөгч гэж хэлж болох Хятад болон одоо Оросын дэлхийд дахинд одоо үзүүлэх нөлөө нэмэгдэхгүй гэсэн юм болгоомжил бол одоо Америкийн талыг баримтлах. За өөрөөр хэлбэл цагаан ордон зөвлөгөө мэдээлэл өгдөг хуучин одоо энэ чиглэлээр одоо ажиллаж байсан Америкийн засгийн газарт ажиллаж байсан зарим одоо ахмад дипломатчид хүртэл сануулж байгаа. За ингээд Дональд Трамп өнгөрөгч одоо 100 хоногт одоо явуулсан бодлого одоо ямар төвшөнд дотооддоо болон гадаад нөхцөлд за Дональд Трампын нэн тэргуунд хэрэгжүүлэхээр амлаж байсан одоо амлалтууд хэрхэн хэрэгж вэ гэдгийг бол одоо үзэгч та бүхэнд за энэ одоо мэдээллээр та бүхэндээ хүргэхийг бол зорилоо. Тэгэхээр өрөндийн улс орнуудын хувьд тухайлбал удирдагчтай эхний 100 хоногт ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ гэдгийг чухалчлан анхаардаг. За яагаад тэгэхээр 100 хоног гэдэг бол альва ямар нэгэн томоохон үйл явдалд дүгнэлт хийх бүрэн боломжтой ямар нэгэн тодорхой шинж тэмдэг илэрсэн байдаг хугацаа учраас энэхүү 100 дахь хоног чухал ач холбогдол өгдөг байна. Дональд Трамп 2 дахь удаага ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний 100 хоног хит шийдэмгий түрэмгий гэж хэлж болох бодлого шийдвэр гаргасан, гүйцэтгэх эрх мэдлийг тултал нь ашигласан, дотоодод болон олон улсын түвшинд илт мэдэгдэхүйс нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчд харж байна. Америкийн нэгдсэн улсын иргэдийн олонх нь Дональд Трампыг хангалттай сайн эхний 100 хоногт ажиллаж чадаагүй гэж харж байгааг зарим санал асуулгуудын дүн харуулж байна.
Түүний хувьд 2025 он бол маш чухал жил. Яагаад гэхээр 2026 оны 11-р сард Америкийн нэгдсэн улсын завсрын сонгуул болж төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээр өөрчлөгдөх бол Сенатын танхимын цөөнгүй гишүүд солигдно. За ийм ч учраас Трампын одоогийн байгаа энэхүү давмгай байдал буюу Конгрессийн дээд доод танхимд бүгд найрамдах нам олонх болж байгаа энэ байдлаа хадгалж үдэж чадах уу гэдэг асуулт хариулт авах. Тэгвэл энэ 2025 он бол чухал шийдвэрх нөлөө үзүүлэх жилээ гэж харж байна. Тиймээс энэ онд ямар ажил хийв, за түүний амлалтууд хэрхэн биелсэн эсгээс хамаарч 2025 он бол Дональд Трампын хувьд гол шийдвэр гаргах ийм чухал жилээ гэж харж байна. За ингээд энэ удаагийн гадаад мэдээ энэ хүрээд өндөрлөлөө.